хажууд хүмүүстэй мэдчлээд Бурхны амар амгалан таны дээр байх болтугай гэд мэдчлэр. Би өнөөдөр хоёр цуглаа удирдаад тэгээд ариун сүнс ингэж хэл гэж сануулад одоо энэ намар наашаага ингэ шахаа суучраа манайхаа. Дотогшоогоо тий. Энэ намар таны нэгдэхгүй байсан хаалганууд нэгдэнэ гэж хэлсэн. Та хажууд хүндээ тэгжлэр. Таны нэгдэхгүй байсан хаалганууд нэгдэх болно. Амен. Гайхамшигт. Эзэн бол амлсан л амлалтандаа хүрдэг эзэн. Тэ? Тэгээ бидний үнэхээр эзэн Библиэлд би чамайг хизээч орохгүй, би чамайг хизээч хаяхгүй гэж хэлсэн. Чи харин амьдралдаа сэтгэл хангалуун байгаарай. Сэтгэл хангалуун байдал итгэл сүсэг хамтдаа агуу ашиг мөн гэж хэлсэн. Энэ ороо дэлхий дээр хамгийн их агуу ашиг юу байдаг вэ гэвэл сэтгэл хангалуун байдал. Нэг нь юу гэж байна? Итгэл сүсэг. Энэ хамтдаа байх юм бол та хизээ сэтгэлээр унахгүй. Бага юмдаа сэтгэл хангал. Амен. Тэгээ би нэгэн гэрчлэлээр эхлэе. Номлолоо. Би цагаан сараар Эрдэнэтээс наашаа ирж явж хагаад Эрдэнэтийн машинууд наашаа ирж байгаа машинууд гацаад тэгээд нөгөө 8 цаг 9 цаг нийтдээ 12 цаг явж ирсэн Эрдэнэтээс. Тэгэд яагаад их гацсан гэхээр гулгаа үсээ тэгээд наашаа машинууд ихэр урдлын машин гулгахчлаар хийрхчлээр 10 машинууд чинь төгсчихөж байгаа байхгүй. Тэгээд ингээ хоорондоо ингээ хавралтаад мөргөөд тэгээ би ямар хэцүү юм бэ? Хүмүүсийг дагаал адилхан хүмүүс бухимдаал чагнаалтахаар би адилхан дагаж бухимдаад ихэлсэн. Цагийн дараа 2 цагийн дараа бухимдаад. Тэгээд баруун арагийн тэнд явж байгаад би ингээ машинаасаа буугаад урт амсгааваад тэгээд за эзэн минь ээ гэд ингээ харсан. Тэгсэн чинь хажуутад ингээ лаанд аюу гой машин. Энэ талд ингээ лаанд голдуу. Ингээ лаанд 200 105 тий нөгөө тал руу гарсан чинь ингээл харьяар Lexus гэдэг ийм жижиг машин Bruce-нууд. Гэхдээ харьяар Lexus ингээд битүү. Тэгээ би юу гэж гинт ингэж утгацсан надад. Монгол баян болцсон ба шүү дээ. Монгол баян болцсон байгаа хгүй. 90-ад онд би вэ шүү дээ. 90 он гэдэг чинь би дөнгөж 20 настай залуу байхгүй. Тэгэхэд би 90-ад онд ганц эксилтэй болох ёсоо гэж мөрөөдөжсэн байхгүй. Эксилэл авчвал хэвээр. Эксил гэдгийг одоо залуучууд мэдчихгүй. Тэр чинь бүр ингээд нөгөө байхгүй болсон. Тэ жолооны курсүүдэд хэрэглэгдэж байгаа тэгэл орхигдсон. Тэгээ тэр эксил гэдэг машинтай олчвол гоё болчихно гэж бодож ирсэн чинь. Юу эксил вэ? Lexus. Юу гэдэг ингээд ланд cruiser-ууд ян зүрийн Toyota-гийн машинууд, Mitsubishi-гийн машинууд тийм ферм мэдхгүй шүү дээ бид нар. Бид нар нэг Samsung-гийн телевиз, Sony-гийн телевиз л гэж мэднэ 90-ад онд. Тийм айгу марктай машин мэдхгүй тий. Тэгээ би эзэн талархсан. Эзэн баярлалаа. Ямар их нөгөө мөрөөдөд байснаас нь илүү өгсөн ба шүү дээ Монголд. Гэт баярлалаа. Талархсан чинь миний нөгөө бухимдад байсан сэтгэл алга болчихж байгаа. Яасан сэтгэл хангалуун ба шүү дээ би одоо тий. Тэгэхээр тэгвэл 2 дугаар шаш дээр 16-гийн 9 дээр 2 дугаар шаш дээр 16-гийн 9 дээр за бүгдээрээ хамтдаа уншия 3 өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчрхжүүлэх гэж эзний мэлмий дэлхий даяар хэрэн эсэж явдаг юм аа. За гэсгийн л уншия тий. Дахиад уншия. Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчрхжүүлэх гэж эзний мэлмий дэлхий даяар хэрэн эсэж явдаг юм. Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчрхжүүлэх гэж. Өөрт нь бүрэн хандна гэдэг яг яадаг юм тий? Бид нар эзэндээ яг бүх зүрхээр хандж байна. Бидний хандлага айгуу чухал. Бурхан бидний хандлагыг маш их хардаг. Зүрхний хандлагыг айгуу их сайн хардаг. Зүрхний хандлага хаана байна вэ гэдгийг хардаг бурхан баггүй. Давид хаан ч гэсэн тий бурхан зүрхийг л хардаг. Давид хааныг миний зүрх сэтгэлийн хүн гэж хэлсэн шүү дээ. Давид хаан бол маш сайн гимшиж цацдаг. Алдаан дээрээ шүү дээ. Үнэхээр гимшдэг хаан байсан. Тийм учраас тэр хүнийг яг гимшлэр нэгэд
Яг үннээсээ гимшдэг тэр хүн. Уйлал гимшдэг, өвдөглөөл гимшдэг, гэвтэл гимшдэг тийм ийм байсан. Тэгвэл бидрийг Бурхан бидний юг хардаг байх нь зүрхийг хардаг байх нь тий. Тэгвэл өөрт нь бүрэн хандсан. Нэгэн түүхийг харъя бүгдээрээ. Марк номны 12-ын 30-аас. Марк номны 12 дугаар бүлгийн 30 дээр. За, энэ түүхийг эхнээс нь явчих. Марк номны 12-ын Марк номны 12-ын за би гаргаад. За 28-аас бүгдээрээ хамтдаа уншъя. 28-аас хуулийн багш нарын нэг ирж тэдний маргалдахыг сонсоод Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж түүнээс ямар тушаал нь хамгийн чухал вэ гэж асуулаа гэж. За энд нэг маргалдаж юм байна. Хуулийн багш нарын нэг ирж тэдний маргалдсыг сонсоод гэж. Маргалдаж байгаа хүмүүс тэр ингээ хүрээд ирсэн. Есүсээс юу гэж маргасныг бол бид мэдэхгүй. Үнэн гэж юу юм, тэ зам гэж юу юм, амь гэж та юу яриад байгаа ч гэдэг юм уу. Ингээл маргаж ирсэн л байх л та. Юм асуугаад маргана гэдэг чинь ингээд маргалдаан болвол хэрүүл биш шүү дээ. Зүгээр ингээд бас их зөв зүйл шүү дээ. Заримдаа найз нартайгаа ингээд маргалдаж байгаа шин санаа олцдог шүү дээ. Шийдвэр гараад ирдэг маргалдаж явах тэ. Тэр шиг ингээд Есүсээс магадгүй ингээд шалгаагаад маргалдаад янз бүрийн онол монол гаргаж ирэх хүмүүс ингээд маргаж байсан баг. Гэтэл тэнд Есүс тэдэнд хариулсныг мэдэж түүнээс ямар тушаал нь хамгийн агуу вэ гэж асуулаа гэж. Тэ? Нэгэн хуулийн багш. Энэ хуулийн багш хүн гэдэг чинь хүмүүсийн өмнө явж яадаг. Тэгээд лаг асуулт асуучлаа гэж утсан баг л та. Өөрийгөө. Тэгээд энэ чинь од болох гээд шүү дээ. Од болох. Есүсээс асуулт асууж од болж шүү дээ, тэ. Ер нь бол одоо ингээ харах юм бол. Тэгэд сориод асуучих байгаа энэ хүн. Тэгтэл Есүс эхнийх нь сонс Израиль гэж. Эхнийх нь сонс Израиль. Ард түмэн, Израилийн ард түмэн сонс эхнийх нь. Бидний бурхан эзэн бол ганц эзэн мөн гэж. Ганцхан, цорын ганц. Тэгээд ингэж хэлсэн. Чи за хамтдаа унш. Чи эзэн бурхнаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрл гэсэн юм а. Чи хөршөө өөрийн адил хайрл гэсэн хоёр дахь нь юм а гэж. Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй. Эдгээрээс өөр агуу тушаал байхгүй гэсэн. За тэгвэл Матай номон дээр, Луух номон дээр штэ. Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрл. 3 талбарыг бичсэн байдаг. Луух номон дээр ч, Матай номонд. Марк номон дээр нэг ийм юм бичсэн баг. Нэмээд бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрл. Хүч чадлаараа хайрл. Энэ 4 талбар дээр хайрлж та эзэндээ өгөхгүй болвол та өөрийгөө хайрлаж чаддгүй маа. Хоёр дахь нь өөрийн адил хөрших хайрл гэж. Та зүрхээ судлахгүй болвол, та сэтгэлээ судлахгүй болвол, та оюун ухаанаас судлахгүй болвол, та хүч чадлаас судлахгүй болвол, та таньж мэдэхгүй болвол та өөрийгөө хайрлаж мэдэхгүй. Та өөрийгөө хайрлаж мэдэхгүй байгаа хүн чинь өрөөлийг яаж хайрлах юм бэ? Би залуу насндаа амралтын газар зугаалах шоунд явахаар чамдаамдаа бүр 5-аас дээш шил архи хийж авч явдаг бол шүү дээ. Эхнэр 2 шил архи хийж өгвөл би цаана 3 шил архийг нэмж нууцаар авч явна шүү дээ. Тэгэл архин дуусаад ирэхээр би архи гаргангууд хүн би од болж байгаа юм чи. Өөрийнхөө үн цэнийг нэмэгдүүлэх гэдэг шүү дээ. Би үнэндээ бол тий. Гэхдээ энэ зүйлүүд нь өөрийгөө хайрлаж байгаа юм биш үү? Амралтанд яваад би өөрийгөө хорлцоод хүрээд ирж байгаа байхгүй тий. Ёо гэсэн нэг хүн ирж. Монголчууд өөрсдийгөө хайрлаж байгаа гэдээ амралтанд очиод одоо харин орчин үед бол шал өөр болоод байгаа. Гэхдээ л энэ хүнсний хэрэглээ мөн үү шүү гэдэг асуудал яригдах хэрэгтэй шүү. Бид нарыг их ядраадаг монголчуудыг ядраагаад байгаа зүйл бол энэ ундаа байгаа шүү дээ. За тэгвэл бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадал. Энэ 4 танд харагдаж байна уу? Энийний тухай хичээл заадгүй.
их сургуульд, бага сургуульд, ахлах ангид магистр, бакалавр, докторийн зэрэг хамгаалахгаа явахад ингээ сэтгэлийн тухай, оюун ухааны тухай. Би оюун ухаан гэж бодохоор ингэж л боддог. Тэнгэр окторгүй, тэгэл математикийн томьёо, геометр, физик. Ийм л юм бодно. Тэрнээс энэ дотор нөлөөлөд байгаа гэж би мэдэхгүй шүү дээ. Амьдралдаа би сайн ч явсан, муу ч явсан, саар ч явсан. Гэхдээ ажиллаж исэн газар болгондоо би нэр алдартай гайгүй явсан л гэж өөрийгөө боддог. Эрдэнтийн улам ажиллах Эрдэнэт үйлдвэр, холбооны газар, Апо компани гэл ингээл ажиллаж исэн газруудад муу хар аригчаан гэж намайг бол ерөөсөө дуудаж байгаагүй. Гэхдээ сайн, дандаа сайнаар нөлөөлөхгүй нэг талбартаа сайнаар нөлөөлөхгүй зүтгээд боловч дампуурсныхаа дараа нэг юмыг ойлгосон би. Хүний нүдэнд харагдахгүй зүйл би зүрхэндээ компани байгуулж чадаагүй гэж корпорац байгуулах гэж зүтгээд байгаа юм. Би тэгвэл хэрвээ зүрхэндээ компани байгуулаагүй хүн корпорац байгуулах юм бол ажилчдаач дампууруулна, эх орнооч дампууруулна, өөрөө ч дампуурна. Дампуурд юм байна угаасаа. Тэр жил нь 15 байна уу, 20 байна уу, 30 байна уу, 3 байна уу, 5 байна уу. Тэр жилийн хугацаа нь л хүн их том өсөж гэнэ л гэж бодоод байгаа болохоос биш яг зүрхэндээ тэгвэл бид нар төлөвшөх нь маш чухал байхгүй. Яагаад бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа Бурханы эзнээ хайрлах гэж хэлж байгаа. Энэ бол анхных бөгөөд агуу тушаал юм а гэж байгаа байхгүй. Бид нар анхных бөгөөд агуу тушаалыг бид нар хэрэгжүүлэх ёстой үстэй. Тийм ээ? Хэрэгжүүлэх ёстой. Энэ чинь хайрл гэдэг хайрын тушаал өгч шүү дээ. Бүх зүрх, бүх сэтгэл, бүх. Тэгвэл бид нар хайрлахын тулд зүрхээ ойлгох хэрэгтэй байхгүй. Одоо зүрхээ ойлгох шүү дээ. Хоёрдугаар цуглаан дээр нэг залуу гэрчлэл хийсэн Америкээс ирсэн. Хөөх аюу гоё ярьж байгаа байхгүй. Өөрийнхөө ухаарснаар би буруу юмд залбираад буруу юмд мөргөөдсөн ба штэ Ингээд бид нар чинь нөгөө яг үнэндээ бол сүнснийхээ хэрэгцээг Библиэс авдаг байхад бид нар махан биеийн хэрэгцээ сэтгэлийн хэрэгцээ оюун ухааны хэрэгцээгээ тоо бодоод ном уншаад магадгүй биеийнхээ хэрэгцээг гар дээрээ сунаагаад ингээ аваад байгаа мөртлөө сүнснийхээ хэрэгцээг авдаг. Сүнсний хэрэгцээг монголчууд хаанаас авдаг вэ гэхээр цагаан сараар гандан орж нэг ном уншуулад хямрынсан тавиулаад тэгээд суудлаа засаад тэгээд тэгвэл зүрх гэж яг юу юм бэ? Зүрх гэдэг грекээр хаан суудал гэж бичсэн байдаг. Хаан суудал. Хаан суудал чинь биштэд ирэх юм бол чи өөрөө биштэд байна гэдгээ чи мэдэх ёстой байхгүй. Хэн нэгэн хүнээс очиж асуугаад баг хэрэггүй. Юу гэвэл зүрхнээс Марк номны 7-гийн 20 дээр зүрхнээс худал ёрын муухай бодол садралал худал хуурмаг хулгай хүссэл дачаал мунхаглал бардамнал гарч хүнийг өөрийг нь бузралдаг. Энийг хүн болгон сонсдог. Гэхдээ өнөөдөр зүрхэндээ хүлээж авах нь чухал байхгүй. Зүрхэндээ хүлээж. Энийг цэвэрлэхгүй бол та зүрхээ хайрлаж чадахгүй. Та муухай юм бодоол тэгээ садар самуу порно график тэгэл ингээл хөөгөл за яах вэ? Би порно үздэг байж байгаа болцоход сүлд нь ингээл янз бүрийн араа базраг янз бүрийн илжиг нохоо шувуу ингээ үржүүлэх юм үзээд байгаа хгүй би. Тэгсэн чи ариун сүнс надад хэлсэн. Би порно үзэх болцсон. Гэхдээ би зүгээр ингээд амьдныг өсгөн үржүүлэх одоо азраг мазраг одоо ингээд илжиг гахаа өөрөө ийм гахаа ажихуу үржүүлвэл яах ч шувуу ажихуу үржүүлвэл яах юм ингээд худлагаасаа ингээд хүнтэй ярьж байгаа юм шиг мөртлөө цаана нөгөө хүсэлтчил нь яваад байгаа хгүй. Тэгээ ариун сүнс намайг шууд байль гэсэн шүү дээ. Зогс. Зүрхнээс чинь дандаа өхлүүд ёрын муухай зуршлууд гардаг. Хүсэл дачаа ал, бардам нь ал, садар ал, мунхаг ал. Тийм үү? Бардам нь ал. Хүсэл дачаа ал. Бурхан минь ямар аимшигтай юм бэ? Энэ болгон хүсэл дачаал бол ясан дах идэ бэр юм. Тэгвэл зүрхийн минь идээлүүлээ хайцсан ба шүү дээ. Би саяхан пастор нүүрэн дээр юм гараад ингээ хавтсан. Энэ өглөө хосол ирсэн чинь ингээл хавтцсан. Тэгээ би Баянгарын баянлаг Баянгоо явах хэрэгтэй байсан. Ном тэнд итгэжлүүр хичээл заах хэрэгтэй байсан. Тэгээ одоо төлөвлөсөн юм чи явсан. Өөр ангаа дээр чи хаглуулсан.
Тэ би бас эмчийн зөвлөгөө аваад бэлэхасаа хүртэл ингээл зөвлөгөө авсан. Цуглооныхаа эмч нараас зөвлөгөө аваад сайн ариун цэвэр сахаараа гэл ингээл явуулсан. Тэгээд замдаа хаглуулсан чинь нэстэ. Хаглаад та нар нэстэ. Дотор нь ингээд нөгөө тархны ингээд багаж нэг ийм дахир ингээд штэ ийм хавлах халбаг байдаг хгүй ингээд нэг ийм ингээд тун хийгээд идэг цагаан бураа мураа ингээд хэмждэг. Яг тийм юм шиг халууга авид ирээ. Би харж байгаа юм чи халуугын ингээд нүдээр тэгсэн чи тэр ингээд хий дотор ингээд татал ийм эдийнүүд гаргаж ирээд байгаа чи эдээ гаргаж. Тэгээ би яг тэр үед юу гэж энэ чинь хүндээлээд идэлцсэн байгаа чи. Хөө та энэ халуун наранд ямар амир. Тэгээ би яг тэр үед юу гэж хүсэл тачаал эдээ бэр юм аа гэж. Хөө ямар баяр юм бэ те. Эдээ юм байгаа юм чинь. Бид нар хүсэл тачаал чи гоё юм шиг ирдэ штий. Хөө янзын гоё богнох уу бүгтээ янзын гоё эмхтэй гүйж ирэлтэй. Тэгээ 100 татах уу, пявтах уу, бүжиглэх уу ингээл гоё юм шиг. Тэгтээ цаана яг эдээ. Би яг тэр ингээд уруулаа ингээд онгочулж явахта яаст нэр зааста та дисишүүл гэдэг юм чи өстө гүйцэд цэвэрлээ. Тэгээд тийм хүсэл тачаал яг эдээ бээр гэхээр та ямар амар юм байхаа энэ тааста энд ирсэн л болж тээ энд ирээгүй л байсан бол тааста сэвэн болох нь биш шүү гэдэг. Нэг цусандаа ороод ингээд өвчлөх нээсэн байх шүү гэл. Тэгэл би гараал эзэндээ талархал. Баярлалаа. Би Өвөрхангай аймгийг хизээж мартахгүй гэдэг дагахгүй те. Ойлаа залуураад эзэндээ Өвөрхангай аймагт намайг аварцсан юм шиг те. Гэхдээ мэдээж эмчнэр аварж байгаа эзэн байгаа. Эзэн намайг таньж мэдгээд хэлсэн надад. Тэгээд яг зүрхнээс ёрын муухай бодол төсөл тачаал гардаг учраас бид нар зүрхээ хамгаалах хэрэгтэй. Та нар сургаалт төгс 4:23 дээр зүрхээ хамгаал. Түүнээс амийн болгоод ундраа юу гэж утсан байдаг. Бидний зүрхнээс амийн болог ундардаг. Та яг энэ зүрхийг цэвэрлэхээр та булаг болдог. Зүрхээ цэвэрлж явах үедээ бид нар нулимсны хөндөгөр дуулдаг. Ойлн, зовн, шаналн, ганцаардан зөвхөрн тэгээ янз бүрийн муу хэлэгдэн Есүсээс болж тэгэл янз бүрийн хэл ам та нар дээр ирнэ штэ. Есүсийн чиний өөрчлөгдөн гэж юу байдаг юм гэлтэй. Тэгэл бодохоор нэрээс өөрчлөгдөхгүй юм шиг санагдаал. Тэ ягаад гэвэл эн чинь буруутгал байхгүй. За тэгвэл зүрх юм бэ, тийм үү? Тэгвэл бүх сэтгэлээр ихсэн. За зүрхийг ингээ харахаар ба штэ та нар хардаа. Зүрх. Эхлээ зүрхээ ярьж. Зүрх 4 ховдолтой. Зүрхийг та мэдхүү. Зүрхээ мэдхүү. Яг энэ хавьд байгаа л гэдэг. Хонь гаргаж утсан хүн бол зүрхийг мэднэ шүү дээ. Би бол хонь гаргаж утсан. Ингээл гаргаад тий. Тэгээ бас жоохон зэрлэгдүү алдаг шүү дээ монголчууд ч хоньыг тий. Голын дасалд маслаад жоохон муухай. Тэгээд мах цахаа ингээд гарахаас өмнө эвдээд одоо дотор гидс мэдсээ аваад ингээ хамгийн сүүлд илэг зүрх ингээд татаа гаргаж ирж जैन тий. Тэгэхээр ийм бондгор яг ийм элбсэн хэлбэртэй ингээд яг ингээ харахаар хүний зүрх ерөнхийдөө тийм л байдаг баг. Би хүний зүрх барьж үцээг болохоор хоньны зүрхэл барьж үтсэн. Өхрийн зүрх болохоор арай том тий. Гэхдээ тэр дотор тийм юм байна хэрэг гайхаад байхгүй. Зүрхнээс ёрын бодол гэдэг байхгүй. Хүний зүрхнээс тий. Нэрээс амьтны зүрхнээс биш л тий. Хүний зүрхнээс ёрын бодол садрал завхаарл гэдэг. Энэ зүйлийг бид нэг ингээ цэвэрлэжээж тэр 4 ховдолтой. Тэгээ хүний зүрхнээс машиныг зохиосон шүү дээ. Машины моторыг чинь 4 цилиндртэй шүү дээ. За тэгвэл машин доголдох юм бол монголчууд аягүй сайн мэддэг шүү дээ. За бензин идэд нэг доголдоод урагшаа явдаг. За үзье та гэл. Одоо энэ 2 залуу энийг айл. Тэгээ мэдчих واخгүй машин. 2 дугаар савчаан доголдчих. 3 дээр доголдоод байна уу гэл. Сугалж үзээл хийгээл сууж үзээ тэгээл. Тэгэл монгол аргаар энийг авнаа солино гэ. Гараал нэг патхар болцсон. Ажиллахгүй савчаан тий. Тэгвэл машины доголдог аягүй сайн мэддэг мөртлөө өөрийнхөө доголдог мэддэг шүү дээ хүмүүс. Хүн өөрийнхөө зүрхийг доголдоод байгаагаа мэддэггүй байхгүй. Яадгийн ингэж өмөрөөд идэггүй. Уурах тий. Яадгийн гэж. Юм ярихаар доголдсон зүрхтэй мунхаглаад байгаагаа мэдхгүй. Тий. Тэгээ юм асуу. Уурлал. Сур мэдлэг хичээл заагаал. Хааст хүмүүс алгадчихлаа. Айгүй гоё баярлалаа. Эндрийн араас бонгод пастор
Наашир гэлтээд очин за энэ хичээл одоо ингэж заан шүү гэл тэгэнгүүт дотроос өөрөө цахгүй. Хүний зүрх бүхнээс илүү юу лээ? Хуурамч. За Иремья номны 17-гийн 8-ыг гаргада. Иремья номны 9 дээр. За. Эзэн ингэж айлдж байна. За. Биш ээ 9. Иремья 17-гийн 9 шүү. Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Би хамт унших гэдэг юм л да. 9-р ишлэл. За бүгдээрээ хамт уншъя. Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах вүлээ гэж. Гэхдээ энийг ойлгож чадах юу байх вэ? Тийм биз дээ манайхаа. Энийг ойлгож чадах юу вэ? Хүн толгоондоо ойлгодог. Хүн зүрхэндээ хизэж ойлгоход айгүй удаа хугацаа зарцуулдаг. Зүрхэндээ ойлгох нь чухал. Гэхдээ энийг ойлгож чадах юу ах вэ гэж бодвол орон их нэртэйг ирэлчиж байгаа юм чи. Юу нөгөө зүрх чинь шал хуурамч байгаа. Энд чи халелуя чамаагаан хайрлан танийгаан хайрлан гэж залбираад идэг те. Гэртээ харангуутаа нэг жоохон хоолноос юм уу, хогноос ч юм уу, хогийн шүүрнээс ч юм уу. Жижиг юмнаас болвол гэл ингэчих. Тэг зүрх тийм хуурамч аахгүй. Хүний зүрх үнэхээр хуурамч. Тийм учраас та өнөөдрөөс эхлээд маш сайн хэрэгжүүлнэ гэсэн үг. Хин нэгнийг ховлох, хэрүүлэх. Би үстэй хин нэгний тухай ерөөсөө муу хэлэхгүй, хэрүүл хийхгүй гэх тусмал ерөөсөө хэл цагднаад байгаа юм чи. Би одоо 17 жилийн дараа л би одоо л ойлгож байна. Яг зүрхэндээ хүлээж авч. Хүнийг муулна гэдэг чинь би басамжлагчийн суудалд суугаад байт юм байна гэдгийг ойлгож байгаа юм. Энийг манай эсийн бүлгийн залууч гэсэн ширээ шаагаал хүртэл хэлж ил байсан. Хин нэгнийг муулж болохгүй гэл те. Тэгэхт нь би тийш шүү өстой зөв гэл гэсэн мөртлөө зүрхэндээ хүлээж авахгүй, толгоондоо хүлээж авдаг хүмүүс байдаг юм байна. Энийг яг ингээ хүлээж авах юм бол одоо зүрх бүхнээс илүү хуурамч. За зүрх энийг ойлгочих юм бол хүн цаашаа зүрхээ цэвэрлээд яваад. За тэгвэл сэтгэл. За сэтгэл хаана байгаа? Бид нар сая харлаа шүү дээ. Зүрх, сэтгэл, оюун ухаан нэг юм хий юмнууд байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө хүнд маш хүчтэй нөлөөлдөг. Хүний амьдрал хувь тавилан тэр чигээр нөлөөлөө ачдаг. Бодолдоо анхаар гэлдэгдэг шүү дээ, тийм. За энийг оюун ухаан дээр яри. Сэтгэл хаана вэ? За сэтгэлээ гаргаад ирээ. Сэтгэлээ харуулчих. Сэтгэлийг яаж харуулах вэ манайхаа? Сэтгэлтэй хүн байдгийн шүү, тий? Сэтгэлийг яаж харуулах вэ? Яг үнэ, үйлдэлээр л харуулна шүү дээ. Үг хэл үйлдэлээр л ам ажил хоёр зүрхгүй гэж ярьдаг шиг ам үйлдэл хоёр зүрхгүй байхад л сэтгэл харагдаж байгаа шүү дээ. Тэгвэл зүрхнээс ёрын бодол садрал завхаарл худал хуурмаг хүсэлт ачаад за энийг судлах юм бол бүр хичнээн жилийн ажил болно шүү дээ. Бас энийг чи хэрэгжүүлэх гэж. Тэр энэ садрал мунхаглал бардамнал гарч хүнийг өөрийг нь бузралт юм байна. Энэ зүрхнээс гарч байгаа. Намайг бузралт юм байна. Тийм ээ. За энийг ойлгочлаа. Тэгвэл сэтгэлээс юу гарах вэ? Сэтгэлээс нүгэл гарах уу? Сэтгэл хөдлөл. Сэтгэл хөдлөл гэдэг сэтгэлээс биш дээ. Мэдрэмж гардаг. Мэдрэмж. Ямар үндсэн 5 мэдрэмжээс улбаалаад тэгээд 380 гаруй мэдрэмж байгаа гэж. Сэтгэл хөдлөлүүд байна. Тэр нь юу вэ гэхээр айдас, ичгүүр. Айдас, ичгүүр, тэ? Гуниг, дүгшүүр, тэгээд баяр хөөр. Баяр хөөрөөс бусд нь
За баяр хөөрч гэсэн ер нь бол энэ сэтгэл хөдлөлүүд дохио өгдөг, танд дандаа дохиог өгдөг. Тэгвэл та уурлагтаа удаан байхгүй бол зүрх сэтгэл чи өвдөн шүү дээ. Библи юу гэж хэлсэн бэ гэвэл уурлагтаа удаан байх гэдэг. Бидний бурхан ямар вэ? Уурлагтаа удаан, хайр инэрлэр дүүрэн. Сая 2 дугаар цуглаан дээр яг энийг ингээд айгүйх тунхагласан пастор. Бурхан маань өөрөө уурлагтаа удаан байхгүй. Бид нэр хэний дүр төрхөөр бүтээгдлээ? Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас бид нар уурлагтаа удаан байж чадах нь уу? Чадах байхгүй. Тийм учраас Есүс бидний уур уцаар энэ аимшигтай нөгөө нүглий чинь загалмаа дээр цовдлоод уур уцаарыг ингэ тижээж өгдөг тэр дахлуудыг чинь загалмаа дээр цовдлцсон байхгүй. Тэгвэл уурлахтаа удаан бай. Та энэ жилдээ үнэхээр ууртай хүн бол энэ жилдээ 3 секундэд дис. 3-аас илүү дисэхгүй угаасаа. Хойтон 2 секунд нэмээд 5 секунд дис. Тэрний хойтон ахаад 2 секунд нэмээд 7 секунд дис. За 7 секундын дараа 4 дахь 5 дахь жилээс та 10 секунд руу ороод ирэх юм бол уурыг барьж чаддаг болдог. Захирдаг. Сэтгэл минь чи юунд цохров гэ тэ. Бид нар үстэ уг нь бол барьж чадна. Ариун сүнстэй байвал айгүй амархан бар. Уурлахаар ариун сүнс сүг болчихж байгаа юм чи. Ариун сүнс нөгөө Есүс чи алга болчихж байгаа юм чи. Тэгэл шууд уурладаг байхгүй. Дүрс гэл дүрс. Тэгэл ууралцсныхаа дараа яач вэ? Нэг төмпөн савх шөглөөл хайцсныхаа дараа яач вэ? Одоо би бол тэгж уурлахаа болцсон. Би ч айгүй муухай халгаатай уралдаг байхгүй. Энэ сандал мандал шидээл өшөглөөд тангараал тий. Ийшээгээ тангарч явахдаа хурдхан цохоол тий. Хаан ман руу очиод толгой молгоогоор мөргөж уурлаа шүү дээ би. Манай ихнэр баярмаа бүр гайхчихсан анх суудсныхаа дараа. Би зүр хаан руу мөргөл ингээл дүг гэд мөргөөч. Энэ яаж вэ? Барьж чадахгүй шүү дээ. Тэг өөргөө ингээд нөгөө барьж чадахгүй одоо нэг өсөндөө уур шүү дээ. Бөөрнөөс адреналин ялгараад энэ духан дээр чинь төв мэдрэлийн системийн урдлын хэсэг тасардаг. Тэгээд мэдтгүү. Энийг уус эрдэмтэд тогтооцсон. Тийм учраас бурхан ухаан санаа мансууруулж ингэж тасардаг учраас бурхан мэдээд бити уурлаарай гэж байна. Тэгвэл уур, уцаар, айдас, ичгүүрээсээ бид нэр гимшиж тайлэгддэг шүү дээ. Бид нар бурханы өмнө эзэн та намайг муухай юм хийсэн дуучлаарай тий. Тэгээ би танд бүх зүрх бүх сэтгэл бүх оюухан. Та хурдан өөрчлөгдөх юм бол эзний өмнө үүрийн залбирал дээрээ сүгдэл залбираад. Сүгдэл залбираад. Гимшээл. Эзэн өөрөө гимших зүйлийг чинь сануулна. Тэгээ тэр болгонд ингээд гимшээ залбирал таны сэтгэл хөдлөл чинь аюу гой өөрчлөгдөн. Та сэтгэл хөдлөлөө барьж чаддаг хүн болно. Давид хаан дуугүй бол гэж байгаа шүү дээ. Сэтгэл минь чи юунд цохров? Дуугүй. Яагаад сэтгэл зүрхнээс гарч байгаа энэ бодлыг дамжуулдаг чинь сэтгэл واخгүй. Сэтгэл хөдлөл. Дамжуулаад оюун ухаанд чи авчираад өчтдөг واخгүй. Тэгэхээр энэ Библийн зарчим чинь өөрөө айгүй нууц واخгүй. Тэгээ бурхны өмнө сууж шинжлэх ухаан сэтгэл зүйчнэр одоо юу гэдгийг хүмүүнлэг төгссөн Монгол Улсын их сургууль, техникийн их сургууль, Монгол Улсын багшийн их сургуулийн сэтгэл зүйг ингээд юунууд байдаг. Сэтгэл зүй албадууд. Гэхдээ эдгээр юунаас ирдэг вэ гэхээр оюун ухаан бодол хаанаас ирдэг вэ гэхээр толгооноос гэж яриад байгаа. Тэгвэл Библи юу гэж хэлсэн бэ? Оюун ухаан хаанаас ирдэг гэж байна? Зүрхнээс гэж байгаа. Зүрхнээс ёрын бодол. Ёрын бодол ирнэ зүрхнээс. Яг үндэ бол за бүх оюун ухаанаар. Оюун ухаан хаанаас ирдэг? Оюун ухаан. Оюун ухаан хаана байгаа? За ягчээ. Хөрхөстэй. Хараад гайхаад миний толгооруул хараад байгаа ши. Эндээс нэг юм оюун ухаан гараа явж байна уу юу? Бид нар өөрсдөө мэдэхгүй байгаа үстэй. Бид нар өөрсдөө ингэж яг ингэ бодохоор оюун ухаан хаана байдаг юм бол? Энд байдаг юм болов уу? Энд байдаг юм болов уу? Тэ? Тэр доор байгаа юм болов уу? Оюун ухаан, мэрэгэн ухаан, эрүүл ухаан, хэрсэн ухаан, сарвал ухаан, энэ ухаан оюун тэнгэрээс ирдэг гэж үздэй. Гайхамшигтай байгаа сте. Тэнгэрээс ирдэг. Би энэ үгийг сонсоод ангастаа.
Би олон юмд баярлж байсан. Ер нь олон библийн ишлэлүүдэд баярлж байсан. Гэхдээ би энэ Тэнгэрээс ирдэг ухаан гэж ямар гайхамшигтай. Бид нар хүлээж авдаг зүгээр сав нь байгаа байхгүй. Бид нар зүгээр сав. Харин бид нар зөвхт сав байх л чухал. Тэ? Хэрэглээнд ингээд шавар, модон, хүндтгэлийн, зоогийн янз бүрийн савнууд байдаг. Та тэгвэл ариуцах гэсэн эзэнт хэрэгтэй сав байх нь чухал гэж бичсэн байдаг шүү дээ. Яг түүн шиг бид нар эзэнт хэрэгтэй сав болох ёстой. Өнөөдөр магтаал гараад залбираад магтаалын үйлчлэл хийгээд ухтагчийн үйлчлэл хийгээд залбирлын үйлчлэл хийгээд хорхын үйлчлэл хийгээд цайгаа угаараа энергийн үйлчлэл хийгээд явж гэн үйлчлэлүүд. Гэхдээ үйлчлэл дотроо бид нар хүч хэрэгждэг. Үйлчлэл дотроо хүнтэй харилцаж хоорондоо үргэлжсэн шүү дээ, тий? Хоорондоо төмөрөө ирлэж хүн хүнээ хурцлана гэдэг шиг ингээ үйлчлэл дотор бид нар хурцлагдаж энэ зүрх оюун санаа бодол чинь өөрчлөгддөг. Тэгвэл Христийн оюун бодолд өөрийгөө олцлуул. Христийн оюун бодолд өөрийгөө олцлуул. Үйлдэлтэй л өрөөгддөг, үйлдэлтэй. Тийм учраас уурлахтаа удаан байна гэдэг чинь та бодно шүү дээ. Бодчих уурлахгүй юу гэдгээ одоо бод. Би урд нь бол уурлах гэж бодож уурлах гэж юу байдгийг гэж боддог гэсэн байхгүй. Шууд уурлаад шууд аваад юм авч идэл уурлал хаалгаас авлаа, гарлаа. Тэгэл бааранд орлоо. Уураа намдах гэж бааранд ордог над шиг хүн ховорхон л бах тий. Яг байж л байгаа ирчүүд. Гэхдээ уурыг тэгж намдаахгүй шүү дээ. Уурыг яг байран дээр гэртээ байж агаад бод уурлаад хэлэхдээ одоо хэлэх үгээ бод. Оюун ухаан, оюун санаагаа бод. Бид нар яг оюун ухаан дээр ирэнгүүт дөрвөн талбар. Дахиад оюун ухаан дотор бид нар дөрвөн талбарт суралцсан. Та хэрсүү ухаанд суралцсан. Та мэрэгэн ухаанд суралцсан, эрүүл ухаанд суралцсан. Нөгөөдхний үйл саруул ухаан. Саруул ухаан гэж юу юм бэ гэвэл та гимшээд сэтгэл хөдлөл чинь өөрчлөгдөхийг саруул ухаан гэнэ. Уур чинь өөрчлөгдөхийг, айдас чинь өөрчлөгдөхийг, ичгүү чинь өөрчлөгдөхийг саруул ухаан гэж хэлээд байгаа. Саруул ухаан нь мэрэгэн ухаан би саруул ухаантай хамт оршдог бөгөөд тэгээд сургаалт төгс дээр тэгж бичдэг. Хэрсүү ухаан гэдэг бол үг даах чадвар. Доромжллыг хүлээж авдаг нэгэн хэрсүү нэгэн мөн, сахилгуудыг хүлээж авдаг нэгэн хэрсүү нэгэн мөн, тэ? Тэр үгийг зэмлэлийг хүлээж авдаг нэгэн хэрсүү нэгэн мөн гэж. Хэрсүү ухаанд суралцсан гэдэг бол маш чухал зүйл шүү. Энэ дөрвөн талбарын гурав дахь талбар дээр нь энэ оюун ухаан гэдэг талбар дээр та нар хэрсүү ухаанд суралцсан. Хүн үг хэл гар утас дуурлаа нэг ухтагч ирээд за гар утсаа унтраа. Тэгээ унтраачлаа шүү дээ. Гөө уучлаарай. Би гаднаас тий унтраагаагүй ороод ирчээ гэж хэлэх. Тэгээд унтраагчл байж гэж хэлж байгаа хоёр аль нь төлөвсөн хүн байна. Би урд нь ийм хүн байсан шүү дээ. Айгу муухай. Ингээл зах дээр очивол юм авах гэхээр надтай нэг онцгүй харьцаад энтээс авахгүй. Тэндээс авна гэдэг. Тэгэл тэн дээр очив намайг нэг тоохгүй байгаад ахаар болно. Тийшээ явж аав. Тэгэл надад сайн өө маань үг харилцаж байгаа хүнээс аваал те. Төлөвшөөгүй зан чанар واخгүй. Тэр хүн ямар ч юм тохиолдож болно шүү дээ. Уурлаж болно, доошо тонгоогоо юм унгачаад авах гал удаал зал. За яас удаа энэ шиг эндээс авахгүй гэдэг. Өөртөө таацуулах гэдэг. Тэг би одоо яадаг вэ гэхээр өөрийнхөө энэ муухай юм цах орж ингэж өөрийгөө шалгадаг шүү дээ. Ойлгосон уу? Хүн хаана өөрийгөө мэднэ гэж гэртээ л мэднэ шүү дээ. Нийгэмдэр л мэддэгдэн шүү дээ. Тэрээс энэ сүм жуулганыхаа гэр дотор бол халелуя харт шүү гэлтэй. Яг ингээл гараа авчихсан амархан шүү дээ. Харин хэрэгжүүлэхэд маш хэцүү. Зэмлэлийг хүлээж авах. Хэрсүү ухаанд суралцсан. Үг даах чадварт суралцсан. Бид нар яагаад үг даах чадварт суралцахгүй байгаад байгаа? Танаас шалтгаална шүү дээ. Та яагаад тэр хүний үгийг сонсож болохгүй гэж? Та яагаад гүтгүүлж болохгүй гэж? Та яагаад доромжлуулж болохгүй гэж гээд Коринт номдэр бичсэн баг шүү дээ. Тэр чинь үг даах чадварт суралцж шүү дээ. Дэвчээртэй бай. Тэгвэл эрүүл ухаан. Эрүүл ухаан гэдэг бол бодол өөрчлөгдөхийг хэлнэ. Бодол. Бидний бодол өөрчлөгдөг. Хүүшээ. Би чинь баримлт мөргөөдсэн ба шүү дээ.
Би ч уулын чулуунд мөргөөд байгаа учраас чулуун зүрхтэй болчихсон юм шин. Хүнийг уучлж чадахгүй байгаа чинь шалтгаан нь чулуунд мөргөөд исэн ба штэ би. Би тайхар чулуунд мөргөөд байгаа чинь дөв дөрвөлж юм толгоогүй дахир юм дөрвөлж юм болчих штэ. Манай арангийнх нэг тиймэрхүү биетэй нөхдүүд яваад идэв штэ. Би арангаах байхгүй. Сая левтэн дотор зүгээр нэг юм бухс шиг бор залуутай таарлаа. Ямар гоё биетэй залуу вэ гэж би өөрөө барилддаг болохоор тэгээд жоохон магтаад нутаг анхав гэдгсэн чи хажууд нь явж байгаа. Нөгөө чи энийг хэлэхгүй байна гэсэн. Хажууд нь байгаа залуу арангаа булгах штэ гэлдэг чи. Тийм баха. Тайхирч болов шиг гэсэн. Чулуунд мөргөд байх нэр шүү. Хүн юунд мөргөж яг тэрнтэйгээ адилхан байдаг. Пастор нэг зураг үзүүлсэн штэ. Улаан бурхны зураг гэдэг нэг өвчний те. Та энэ нүүрэн дээгүр нэг нийл шүр болцсон байдаг штэ. Энэ дээгүр ингээд наацсан те. Тийм юмд мөргөд байгаа юм чи нүүрэн дээр тийм харахаас шах. Би тэрийг хараалцдаг. Огүйц сурч байгаа. Хөө ямар аим одоо энд ямар баялаар муухай. Би эднийг бүгдийг мэдэн штэ. Ганданд зөндөө мөргөжсэн штэ. Би ганданд бүр тэр Generasik гэж нэг өндөр хиймэл шүтэнийг барихт нь бүр 300 мянган төгрөг мөргөө өгж хандивлжсэн хүн баггүй юу би. Тэгээ мөнгөн үсгээр нэрээ бичүүлэн ч шиг. Юунч нэр алдартай юм дээ. Дуртай юм дээ. Тэгээд би тэгж яхад ийм хомгоотлогоо байдаг гэж мэдэхгүй. Энэний ороо дээр. Ерөөсөө мэддэггүй шүү дээ би. Есүст итгэжгээд дараа нь ингээд энэ зургаас тэр хомгоотлогоог нь олж харсан шүү дээ. Пүү битүү хомгоотлогоо байд юм л шүү дээ. Битүү. Тэгээ би чинь сохорцсон байсан юм биш тэгээд тийм мэдсэн байхгүй. Тэгэл би архинаас гаргаж өгөөч гэлээ. Миний оюухан бол яг ингээд сохорцсон. Ухаарахгүй. Би ингээд гандангийн тэр ингээд юм нэг шонгийн мод шиг том хатуу мод байдгийн те. Улаа яг голд нь тэгээ тэр жин ингээд хагарцсан. Нөгөө ингээд хагархаатай. Нөгөө хуурай болохоор ч мод ч хагарчдээ шүү. Тэгээ тэрнийхэн завсараар нэг намайг архинаас гаргаад өгөөч гэл. Шүн ороо очиж байгаа хувцаанд хайлж байгаа. Тэгээ тий шар тус ингээд төрөгцөө итгэхгүй. Нийл хэр дайг бол. Тэрэн дээр ингээд нялгаж байгаа. Чэйжэндээ тэрнээс нь одоо заваарсан юм хийж байгаа байхгүй би. Аминдал гарах гэдэг байхгүй юу заал. Архинаас гарах. Тэгээд ингээд гуугаа тэгээд надад дуу чимээ өгөхгүй болохоор нөгөө шонгийн мөргөдөг хүн чи яах вэ? Шонгийн мод хоёр мөргөл ачиж байгаа чи. Тэгэнгүүт дүн тэрнгүүт дүн гэж дуурдаг байхгүй. Тэгэхээр надад их таатай мэдрэмжтэй ингээд гаргах гэж байгаа юм шиг ингээд бодогддог тий. Гэтэл та нар хардаа миний оюухан бүр сохорцсон баг. Би шонгийн мод шиг болц. Тэгсэн мөртөө хүн юм ярихаар нэг их ухаантай хүн шиг. Өөрийгөө ингэж бодоод байгаа байхгүй тий. Би бол нэг аймгийн засаг дарга бол хийчих хэмжээний хүн. Нүдий болоо тий. Сонгуульд хүн дагаж явж тэгж бодоод байгаа шүү дээ өөрийгөө. Тэгж яаж шонгийн мод шиг ухаантай хүн аймаг удирдлаа юу? Тий. Стон байхгүй шүү дээ. Тэгэд би Есүс тэр ирээд хамгийн дөрөнд ойлгосон юм би сохорцсон байсан юм. Би шонгийн модонд мөргөөд, хаданд мөргөөд, сувар хайрх ууланд мөргөөд, дандаа чулуутай холбоотой, модтой холбоотой юмд мөргөөд байгаа юм. Тэгээд энэ Төв аймгийн тэр ээж хад гэдэг муухай дөрвөлж хаданд очиад мөргөөл. Тэг яаж гарах улам сохроод байгаа. Тэгэхээр бид нар оюун ухаанаа Христэд олзлуул. Толгой дээр гар тавь бүгдээрээ залбирая. Яг одоо Есүсээ би гэмшиж байна. Эзэн хэн нэгэн хэлбэр дүрсээ хийсэн зүйлд эзэн минь мөргөж наминчилж тэнгэр одод яан зүрийн зүйлд баг залуу наснаа өөрсдийн мэдхгүй ч гэсэн залуучуудыг эзэн минь авдранд мөргүүлж эзэн минь өвөөтэй нэмэтэн золгуулах гад эзэн минь баг залууд нь эзэн минь бурхандаа мөрөг гэж худлаа орны толгойд мөргүүлж яан зүрийн хэлбэр дүрстэй зүйлд мөргүүлээд золгуулж байсан тэр бузар муухай сүнсийг залуучуудынхаа дээрээс би тасалж тэг өнөөдөр эзэн минь Христийн оюун бодолд олзлуулж Назарын Есүсийн нэрээр аамен. Тэгээ бид нар Христийн оюун бодолд өөрийнхөө бодлыг олзлуул. Бодол доо анхаар. Бодол чинь үйлдэл болдог. Үйлдэлдээ анхаар. Үйлдэл чинь зуршил болдог. Зуршилдаа анхаар. Зуршил чинь зан төлөв болдог. Зан төлөвтөө анхаар. Тэр чинь чиний хувь тавилан юм аа гэж байна. Хүний хувь тавилан гэдэг ийм л зүйлийг даа. Бодолтой анхаар, бодол үйлдэл болоод, үйлдэл нь зуршил болоод, зуршил нь зан төлөв болоод, зан төлөв нь чиний хувь тавилан.
Тэрээс чи хэдэж их сургууль төгслөө гэд чиний хувь тавилан биш. Чи багшийн дээд сургууль Харвард, Оксфорд, Кембриж төгслөө, Бусан төгслөө гэд чиний хувь тавилан биш. Харин хувь тавилан гэдэг ойрхон байгаа үстэй. Яг бидний дотор байж байгаа. Тэгээд ингэж үе таалга нэгддэг. Тэгвэл та дотогшоо сүмэрчиж гадагшаа үе таалга нэгд. Тэгэхээр оюун бодолтой маш анхаар. Ер нь бол оюун бодлын талаар маш олон удаа ингээд номлолууд яваалгаа шүү дээ, тэ. Гэхдээ бодол гэж юу юм? Бодол гэж юу юм? Санаа гэж юу юм? Ялгах хэрэгтэй байхгүй. Энийг эхлээд та нар үнэнийг ойлгож ээж үнэн та нарыг чөлөөлнө гэсэн байхгүй. Бид нар ингэ бодол гэж юусоо та өнөөдөр очиод бодол гэж юу юм? Санаа гэж юу юм? Өнөөдөр 2 цаг ингэ суугаараа. Яг энэн дээр та бодол санаагаа ялга. Бодол санаа чинь салахгүй бол таны амьдрал хувь тавилан зүрх сэтгэл чинь өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдөхгүй. Тэгэл бодол санаагаар яг бодгороо бодвол морио бодвол бөхөө бодвол тэгэл ингэ сайхан тий. Ингээ наадмаа бодвол ингээл яваад хуушуураа бодлоо ингээд хойлол бодвол яваад байт. Салга. Салаад ирэхээр штэ бодолдоо амардаг болно. Та сэтгэлдээ амардаг болдог. Сэтгэл хөдлөл чинь амардаг. Сэтгэл чинь амарна. Бодол оюун ухаан чинь амарна. Хүмүүсийн дунд байхдаа ч гэсэн өөрийгөө ингэж амраад сурдаг юм байна. Тэ. Салга. Тэгээ энийг маш сайн ойлго. Тэгээ Христийн оюун бодолд олзлуул гэж хэлж байгаа. Тэгээ цэцэрлийг нурааж бардамыг устгах гэж байгаа юм. Цэцэрлийг нураа. Цэцэрлэл бодол дотор байдгийг шүү. Зүрхэнд байдгүй. Бардам нь зүрхэнд байдгийг. Тийм учраас бардамлыг устгах гэж байгаа. Цэцэрлийг нураа гэж байгаа нь юу гэж байгаа гэхээр бодол дотор байдаг учраас нурааж байгаа. Тэ. Устгах гэв зүгээр л нураа. Зайл. Тэгээд болоо. Ийм учиртай. За бүх хүч чадлаараа гэсэн тийм үү? Бүх хүч чадал. Хүч чадал гэж юу юм бэ? Хажуудах найзаас асуудаа тий. Хүч чадал гэж юу вэ? Ер нь бид нар бол ингээд физик, математик мэдэн шүү дээ. Хүчний томьёо өөр, чадлын томьёо өөр шүү дээ. Яста жинхэнэ хүчний томьёо, чадлын томьёо гэж мэддэг хүн энэ ард сууж андаа шүү дээ. Яста жинхэнэ утгаар нь мэддэг хүн манай цуглааны охин тэр наашаа хараа сууж андаа. Механик техникийн багш байсан хүн. Тэ таваад болмаа. Яста хүч чадал гэдэг юу байдгийг мэдэн шүү дээ. Тэгвэл хүч чадал гэдэг бидний 200 кг өргөж 500 кг өргөдөг бидний тэдэн мөрний хүчтэй гэдэг хүч чадлын тухай яриаггүй юм байна. Есүс юу гэж ирсэн бэ гэвэл тэ Библи хүчтэйгээс ухаантай дээр чадалтайгаас мэрэгэн нь илүү. Та ухаантай, та мэрэгэн байх юм бол та амьдралыг хайшин ч гайхамшигтайгаар авч явж чадна. Ямар гайхамшигтай. Ухаантай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Хүн ухаантай болохын тулд яах вэ? Манайха их сургууль сургууль соёл төгсөх нь зөв л дөө. Би буруу гэж байгаа юм биш. Зөв. Хэдэн сургууль төгсөж хэдэн доктор хамгаалах нь ерөөсөө тэр хүний л өөрийнх нь сурах, боловсрох, борж одоо сурч хөдөлмөрлөх өөрийнх нь хичээл зүтгэж шүү дээ. Тэгэхдээ би нэг юмыг саяхан өглөө ингээд бодож олон жилийн дараа би ч бах Библиэл бичсэн байгаа л да. Олон жилийн дараа зүрхэндээ ухаарлаа. Ухаантай болъё гэвэл даруу бай. За даруу байхгүй хүн хизэж ухаантай болохгүй. Яагаад ч ухаантай болохгүй. Даруу хүн Библийг уншдаг байхгүй. Даруу хүн цуглаанд ирдэг байхгүй. Даруусаад ирцээ. Өнөөдөр ихнэрээ дагаа зойл ингээ ирцэн мөрөдөд олноос гарахгүй л дагаа явж байгаа нэг залуу байж тээ ингээл. Ихнэрээ дагаал ингээ явж. Би тэр залууг тэрврээд миний дүү сайн байна. Цуглаанд орж ирнэ гэдэг чинь миний дүү эдгэрлийн 50% чинь болцсон байгаа шүү миний дүү. Одоо жоогоо юм үлдсэн миний дүү. Битгий санаа зов. Нэг нь ихнэр чинь ч мэдчихээн, би ч мэдчихээн, илчлэгдсэн юмыг одоо нуугаад яах вэ тий? Тийм үстэй. Илчлэгдэж гоё штэ. Бурхны хүү үзэгдсэн бугийн үлсийг илчлэхийн тулд ирсэн юм а гэж Библи. Тийм учраас бид нар нууц байгаад хэрэггүй байхгүй. Хүн нууцтай байх тусмаа бугалдаг.
нөгөө эдээ чинь буглаад бидний нүдэнд харагдахгүй хүч чадлын минь сорж буглаад, оюун санаагийн минь сорж буглаад, сэтгэлийн минь сорж буглаад, зүрхэнд минь бүр ингээд сууршаад нутгалцдаг ийм аюултай байхгүй. Тийм учраас энэ зүйлийг өөрөөсөө зайлшгүй. Ухаантай хүн гэдэг бол даруу. Ухаантай хүн гэдэг бол даруу байх гэлнэ. Та даруу байна гэдэг чинь ямар гайхамшигтай. Би эн чинь бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа эзнээ хайрл гэдэг чинь Матай 22-ын 36 шүү дээ. Марк 12-ын хэд өнөөдөр тэгээ 28-аас 29 30 гэж чийжилж. Тэгээ ингээд ивэл яг эн чинь пастор чинь түрүү 7 хоногийн түрүү чинь 7 хоногт номлосон гарлаа. Нэг хүн орж ирээ кино үзэх гээд ингэсэн чинь нэг Мосфильм гэдэг ингээ алах хадуур барьсан нэг юу гэдэг одоогор бол клубийнх нь нэр гараад байгаа юм. Премьерийнх нь нэр гараад байна шүү дээ. Тэгээд гисэн чинь харсан үзсэн кино байна. Ингээ гараа авчихсан. Нэрийг сонсохгүй ч дээ. Эмблемийг гараа авчиж байгаа шиг. Тэгвэл та ингүүл та маш бардам, маш мунхаг хүн байгаа хгүй. За би энэ сургаалаа үзсэн шүү дээ, сонссон шүү дээ гэж байгаа бол та уучлаарай, ойчсон байна гэсэн үг. Харин энэ сургаал чинь хэд хоногийн өмнө явсан. Дахиад ирлээ шүү. Энэ ишлэл юу хэлэх гээд надад гарч явахаа болоод суух хэрэгтэй байхгүй. Тэгвэл танд пүм гэл өгнө. Эзэн. Та бүр эндээс хүчж хүн хүччин гэдэг вэ штэ. Яагаад хүчдэг юм бэ гэвэл бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа эзнийг хайрлахаар та хүчтэй хүн болдог байхгүй. Та өөрийнхөө зүрхийг мэдээд, өөрийнхөө сэтгэлийг ойлгоод, та оюун ухаан бодлоо ойлгоод танаас ирдэг юм биш юм байна. Муу ерөн бодлууд бол сатанаас ирдэг. Эрүүл ухаан, сарвал ухаан, хэрсэн ухаан, мэрэгэн ухаанууд хаанаас ирдэг вэ гэвэл Тэнгэрээс ирдэг. Та зүгээр сав байхгүй. Бид нар шорооноос бүтсэн шүү дээ. Тийм ээ? Тийм учраас төлөвшил хүнд маш чухал байгааз. Маш чухал. Та золиос гаргаж цуугаараа. Хүчтэйгээс мэрэгний илүү гэсэн. Мэрэгэн хүн гэж ямар хүнийг хэлэх юм те? Би сүүлийн үед энийг аягүй хүмүүст ингээд ухаараасаа дахин хэлээд байгаа. Яков номны 3:17 дээр байгаа. Яков номны 3:17 дээр. Мэрэгэн ухааны тухай. Энэ ухааныг л эзэмшчих юм бол тааста гэрэл давс болно. Энийг л хэрэгжүүлчих юм бол манайхаа бүгд энийг хэрэгжүүлцгээе. За бүгдээ хамтдаа уншаа. Харин дээрээс ирэгч мэрэгэн ухаан нь нэгд ариун. Тэгээд амар тайв. Ийдэг уул сууртай. Өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн ялгарлдаггүй хоёр нүур гарагдаггүй аж. Ийм л зан төлөвт та суралцах юм бол та мэрэгэн хүнд тооцогдно. Мэрэгэн хүн гэдэг чинь та 500 ном уншаад 30 эсээ бич гэсэн даалгавар өгж байгаа юм биш шүү дээ. Тийм ээ. Зөвхөн зан чанартай холбоотой байгаа ч та нар хардаа. Дээрээс иргэж мэрэгэн ухаан нэгдүгээрт юу гэсэн байна? Нэгдүгээрт ариун байгаарай гэсэн. Ариун байхын тулд хамгийн их хүнийг бузарладаг зүйл бол энэ. Энэ хөөх. Хэл. Тийм учраас та амаа өнөөдрөөс эхлээд хамихаад залбираар амаа хамихаад. Амаа юмн дээр хамихахгүй гэвэл залбирал дээр бол хамихгүй шүү дээ. Амаа хараал дээр л муухай үгэн дээр л амаа хамих. Бид нар өөрийнхөө амьдралыг муухай үгээр ингээд хүүхдүүдийнхээ хувь тавилан тэгээ ирээдүй. Тэгэл за өнөөдөр бензиний мөнгө үн нэмэгдэжээ. Гэлтэй. Муусан гэл хүмүүс тэгэд байгаа шүү дээ. Бид бас дагаж тэгдэг л байлаа. Одоо тэгхгүй байгаа. Зүгээр л ерөөс заад. Эзэн минь энэ наадамнаар бензиний үнийг нэмдгийг зогсоож өгөөч. Хүмүүс гоё баярлал ингэнгүүт 200 төгрөөр нэмчдэг тий. Дандаа наадамнаар нэмдэг шүү дээ. Айгуу сонин цагаан сараар ч юм уу наад. Хүмүүсийн нөгөө баяр хөөр хил ам таталдгүй хүн нөгөө наадам баяраар ч ингээ сайхан болоод амраад гоё явж байгаа. Тэгэл яг мэдээж дотор бухимдал хараахан нэг нь харааж л байгаа. Гэхдээ нөгөө яалтчгүй хөдөө орон нутагт аялаа явж байгаа хүн чинь авахгүйгээ яах юм. Бензин авч гэртээ ирэхгүй бол зоо шиг эндээ өвлччээ тагрыг дахилтэн шүү дээ.
Тэхгүй шүү дээ. Тэгэл за одоо яах вэ? Одоо тэг нэмэгдсэн ч гэсэн аав гэл эхнэр тэгдэг шүү дээ. Тэгэл авахаас өөр арга байхгүй шүү дээ. Яг үүн шиг ингээд бид нар янз бүрийн мэдээ ингээл хараад за одоо тог тасарна гинэ. Тийм юм бол маргаас дэлхийс хөннө гинэ гэвэл яах вэ? Дагаж сандарчлахгүй байхгүй юу? Сэтгэл хөдлөлөөр дагаж бид нар ингэж мэрэгэн байх хэрэгтэй. Зүгээр ариун байх хэрэгтэй. Аливаа нэг жочирдсан мэдээ сонсонгуудаа бид нар сөрөг мэдээ сонсонгуудаа муусаа авилгалчаад гэлтэй. Ингээл хэрэггүй. Битээ хамаараа тийм гарга. Та авилгалчин болчихно гэсэн үг байхгүй. Хүний тарих ба штэ. Та чи гэж ойлгодоггүй. Хамгийн ерөөсийн гайхамшигтай юм нь тийм байхгүй. Та чи гэж ойлгохгүй. Тэгээ шууд би гэж ойлгодог. Шууд өөр дөр яадаг мó ялаавэ гэл ингэдэг штэ тий. Мо ялаа минь гэл ингээл том дуурайд байгаа хүмүүс тэр хүн ч өөрөө ялаа болж байгаа байхгүй. Оюун бодол дотроо би ялаа юм байна гэж боддог байхгүй. Ингэж боловсруулдаг байхгүй. Энийг ойлгочхороо ерөөл гэл тээ. Гоё уус дээ. Тэгэхэр чинь ингээд ерөөл болно шүү дээ. Эвэлээ гэл. Одоо та нар тэгж уулга алдаж тэгж нөгөө ингээд одоо яаж бодож штэ бид нар. Тэгээд харда ариун байхад амаа гэж хэлсэн. Тэгээд хоёрдугаарт гээгүй. Тэгэл эхлээл ерөөсөө л ариун бай гэсэн. Тэгээд амар тайв. Юмд айгу тайван бай. Та өөрөө сэтгэлээ ойлгоод та штэ оюуханаа ойлгоод зүрхээ ойлгочхоор та амар тайван болчдөг. Хүн юу гэж ярьжсэн ч сайхан амар тайван юмыг заах энэ ингээ ярьж янда өөрхий тий яа шүүж мөхгүй ингээл бодоод энэ миний тухай ярьж янда тий тэгтээ за яах вэ? Тийм байгаа ч байхгүй ч вэ гэд ингээд тунгаагаад зөв талаас нь эерэг талаас нь боддог болчдөг. Юмыг аюу сайхан эерэг хараад ирэхээр аюу гоё сэтгэл чинь амар тэгээ тайван болоод эхэлдэг. Амен. За тэгээ дараа нь ингэсэн байна. Ийдэг уул сууртай. Сайхан уул сууртай. Юмд гот гэл ухсчихгүй те. Уул сууртай. Сууртай хүмүүс байдаг шүү дээ. Сууртай би ч нөгөө өөрөө сэтгэл их хөдлөлтөй хөнгөн хүн байхгүй. Тэгээ сууртай хүнийг харахаараа би зүг дивчит яддаг ингээд хутлаасаа гэх. Одоо сайхан сууртай хүн байна л гэж харахаас те. Удаан хөдөлгөөнтэй хүнтэй би ерөөсөө харьцаж чаддгүй юм байлээ. Тэгээ одоо ойлгосон л доо. Тэгээ нэг хүн нэг удаан хөдөлгөөнтэй хүн чинь за пастор та нэг копи хийгээд өгнө гэл алгуулчих. Ирдэггүй тий. Хүлээгээ л тэгээд копи нийцэн ирэх юм болоо гэж номлоод байдгүй. Ирэхгүй тий. Тэгэл за сайхан улс сууртай хүн байна л гэж харахаас тий. Тэгээ улс сууртай хүн ер нь улс сууртай хүн өөрөө их тайван өөртөө ядаргаагүй байдаг штэ тий. Тэгээд өршөөл ба сайн уржимсээр дүүр. Өршөө. Юмыг дандаа өршөө. Шүүлтийг өршөөл дийлдэг гэж байгаа байхгүй. Доромжиллоо намайг гүтгэлээ өршөөж байна л ихээс өөр аргалах. Тэгвэл өршөөгөл байвал шүүлтийг хардаа тэр доромжлол гүтгэдэг шүүлтийг юу дийлж байна? Өршөөл дийлж байгаа байхгүй. Та нар хардаа сэтгэл зүрх, оюун ухаан, хүч чадал хүний нүдэнд харагдахгүй байгаа шиг та энийг өөрчлөөд амар тайван улс сууртай байх юм бол таны нүдэнд харагдахгүй байгаа шиг үйл үзэгдэх ертөнц дээр тэнд чинь нэг юм болно гэсэн үг байна. Гайхамшиг болно. Тийм учраас тэгээд үр жимсээр дүүр, ариун сүнсний үр жимсээр, нөгөө 9 үр жимсээр дүүр, хайр, төвчээр, амар тайван, баяр баясгалан, итгэл сайхан сэтгэл, итгэмжтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирахгүй энэ үр жимсээр дүүрэн за тэгэл одоо нэг хоёр юм. Ялгуурлдаггүй хоёр нүүр гаргадаггүй. За энэ ястаа үнэхээр чанга шүү. Энэ хоёрыг хэрэгжүүлэхэд. Би энийг одоо бүтэн 17 жил хэрэгжүүлж байна. Тэгэл ялгуурлчих гал байгаа юм чи. Ерөөсөл тэгэл нэг мэдхнээр хоёр нүүр гаргаж байгаа. Хоёр нүүр гаргаж байгаагаа ч өөрөө мэдэхгүй. Хүний зүрх чинь тийм айгу тойлборгүй байхгүй. Харин ариун сүнсэнд өгөх юм бол ариун сүнс илчилж өгöd байгаа байхгүй. Хөөе, чи сая тэгээ илчлээ шүү. Хөөе, чи сая тэгчлээ шүү гэдэг. Тэгэхээр ийм гоё. Бид нар ямар гоё эзэнд итгэдэг юм бэ те? Ямар гоё эзэн бэ? Бидний зүрхийг бүтээсэн, бидний сэтгэлийг бүтээсэн. Сэтгэл гэдэг ямар гоё юмыг бүтээсэн юм бэ?
Энэ сэтгэл зүрхнээс амьтанд хандахаар амьтан бас надад яг тэгж хандаад идэв шүү дээ. Тэгэхгүй амьтныг зодоол нүдээд ахаар чинь тэр чинь бас л догшроод байдаг үстэй тий. Яг энэ шиг хүний сэтгэл бүхнийг удирдах байгаа байхгүй. Бүх юмыг удирддаг. Тийм учраас та маш гоё сэтгэлтэй тий баяр хөөртэй, үргэлж баяр хөөртэй, үргэлж эргээр боддог, үргэлж ухаантай, хоёр нүур гаргадаггүй тий ийм гоё ялгуурлдаггүй, ийм мэрэгэн хүн байгаарай. Амен. Тийм учраас эднийг ингээ ойлгохоор та төлөвшөж эхэлнэ. Есүс Христийн төлөвшил рүү тэмүүлцгээе гэж бичсэн байдаг шүү дээ Библи. Тэгвэл Есүс Христ ерөөсөө анхны бөгөөд энэ тушаал нь таныг төлөвшил рүү авчирж байгаамаа. Амен. Тий. Та төлөвшөхөд жоохоо золиос гарна. Жоохоо өвдөлт хэрэгтэй. Хүнээс золиос гарна шүү дээ. Төлөвшөхөд. За, төлөвшөөгүй байдал ч гэсэн золиостой. Төлөвшөөл яадаг вэ гэвэл танаас жоохон золиос гараад өөрчлөлтүүд ирээд өөрчлөлтийн салхи ирчихээр та ингээ урам ороод хүүе би чадчих штт. Би чадчих штт. Би анх Есүст итгээд 3-7 хоног арх хуваагүй байхгүй. Ямар их баярлсан гэж та нар. Болох юм байна штт. Болох юм байна штт л баярлаа. Би чадчихжээ штт л. Гүч 3-7 хоног арх хуваагүйгээ юу ч их боддгийг хүн бол тэгж бодох байх л та. Тэ. Гэхдээ надад бол өстой. Олимпиад авах хэцүү юм шиг л байна. Яг өдөр болгон арх хууж байгаа юм чинь. Тэгээд би чадах юм байна гэсэн юм итгэл ороод ирсэн байхгүй надад. Тэгээд би төлөвшлийн төлөө ерөөсө золиос гаргах юм бэ. Надаас л золиос гарч иж би өөрийгөө өөрчлөх юм байна шүү дээ гэдгийг мэдээд хэлсэн. Тэгвэл төлөвшөөгүй байдал яадаг вэ гэхээр миний хуучин амьдрал ахгүй. Төлөвшөөгүй байдал сүулт нь хүүтэй төлдөг. Яа. Хүүтэй төлнө шүү дээ. Би өнөөдөр ер нь нэг жоохон гайгүй болчлаа шүү. Би одоо Библи Есүст итгээд 5 жил болж байна, 7 жил болж байна, 8 жил болж байна, 17 жил болж байна. За одоо ингэсийгээд амьдрчий да. Одоо ч ер нь бол их сайхан сэтгэл санаач сайхан гоё болж ондоо гэж бодож байгаа бол андуурл шүү. Нөгөө богны өвхтэй хүүхэд чиг үгээд ирж байгаа гэсэн үг байхгүй. Таныг хуураад авчих гээд тий. Та хэн нэгнээс дээр гайгүй болж ондоо л гэж бодох юм бол та гулсан шүү л гэж хэлээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр бодол чинь нөгөө ариун сүнстэй нөхөрлүүлдэг байхгүй. Тийм учраас тэгж хэлж байгаа. Тэгэхээр амар гэж хэлдэг үг бол энэ байхгүй. Та төлөвшлийг хүүтэй төлвөл яана тий. Над шиг би бол хүүтэй төлсөн хүн шүү дээ. Эхнэр хүүхдтэй хаягдал, байр, орон сууц, машин, унаа тэрэг тий сэтгэл, санаа, зүрх, оюун бодол, хүч чадал бүх юм байхгүй. Бүх нэр хүнд алдар үнцэн юуч байхгүй. Тэгээд дээрээс нь нүд байхгүй, шүд байхгүй тий. 32 цагаан шүдчнээс чинь ерөөсөө 8-тай л үлдсэн шүү дээ. Юу ч байхгүй шүү дээ. Би өнөөдөр яагаад та нарт ингэж өөрийгөө яриад байгаа юм гэхээр шүү дээ. Үзэн ядаасаа. Эзний үзэн яддаг зүйлийг үзэн яд. Тэгээ бүх зүрхээ ойлго, бүх сэтгэлээ ойлго, бүх оюун ухаанаа ойлго, бүх хүч чадлаа ойлго. Үнэхээр чадaltaй юм бол ууртайгаа дэмцэн. Үнэхээр чадaltaй юм бол өөрийн залбирал дээр ир. Үнэхээр л чадaltaй юм болвол тэр хүсэлт ачаалтай тэмц. Блокл. 60 хоног блоклъя гэж хагаад. Заавал тэрийг үзээд их шаардлага байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Би бүхэд айгуу дуртай байхгүй. Бүх үзчихээр юусэн хамаагүй мартчихдаг. Тэгээ би бүр бүгдийн жилээр канселдчихсэн. Бүхийн ерөөс утас асахаар л бүхийн зураг гараад ирдэг. Тэгэл цааш нь ухаар ингээл. Одоо ч яг утсан дээр тийм байгаа шүү дээ. Гэхдээ энэс салахын тулд заавал та золиос хэрэгтэй байхгүй. Үнэхээр хүч чадал чинь хүрдэг юм бол та чадaltaй болвол ууртайгаа тэмц, чадaltaй бол мунхаглалтайгаа тэмц. Тэ? Чадал чинь хүрдэг юм бол эзний үзэн ядж байгаа зүйлийг үзэн яд. Хайрын амаараас жалцсаар байгаад 32 шүднээс 8-тай болсон. Одоо амаа шүдээ хайрлаа. Амаа одоо хайрлахаас өөр арга байхгүй шүү дээ. Ингээ ухаарж шүү дээ. Одоо та нар
одоо харуулъя гэж харуулж байгаа л да. Энэ бичлэгийг гэхдээ нийтэд бол хэрэггүй л байна л да. Ийм болтлоо золиос төлж хүүтэй төллөө шүү дээ. Энийг шүд ямар үнэтэй вэ те? Би энийг ойлгосоо гиснэдэл та нарт өнөөдөр нэг эдээбэр, шүд, ам, нүд гэж яриад байна шүү дээ те. Тэг хүн амаараа юу тарин яг тэрийг хураадаг. Би нөгөө энэ бамбаг байхгүй ууг нь ерөөсөө. Тэгээд нөгөө гудамжинд гараа амьдарч явахдаа би эмхтэй хүмүүстэй ингээ гомдоод эмхтэй хүн таягдсан болохоор айгүй хэцүү санагдаа. Тэг би юу гэж ингээ эрэгтэй хүний нулимсыг үтсэн эмхтэй хүн муу явдгийг инлээ. Сайн уйлна гэж бодоо. Тэгэл уйл шуудагаар үйлэн шүү гэл. Тэгэл арх угаал уйлаад. Нөгөө эмхтэйгэл муу явуулах гээд уйлаад байсан чинь нөгөө чинь улам сайжраад би бамбад тусаад хоёр нүд энэ нүд маань бүлтэрсэн шүү дээ. Уйлаад ахлаар шүү дээ. Их гуниад гутраад гуниглаад ахаар нөгөө энэ бамбаач хөдөлж тийм ээ шүү дээ. Тэгээ бамбааны хордлохонд ороод тэгээ амаараа юу тарин төнийг л хор. Зөвхөн би л хохирж байгаа үстэй тий. Тэр хүн хохирохгүй байхгүй тий. Гэхдээ уг нь хохироод ч яах гээд байгаа юм тийм ээ. Сүүлд нь ойлгоод зүрхээ ойлгоод сэтгэлээ ойлгоод оюухан бодол санаагаа ойлгоод тий хүч чадлаа. Юу мэрэгүү ухаантай, эрүүл ухаантай амьдрна гэдэг чинь ямар гоё юм бэ. Тэг өнөөдөр пастор цуглаан дээр тий жинхэнэ эрэг хүн гэдэг чинь уйлдаг байхгүй юу гэсэн. Би та нар ингээл гिचэл заримдаа идэрлийн гिचэл дээр би ингээл асгарчдаг байхгүй. Тий ингээл уйлал ярьдаг. Гэхдээ нэр хүний зүрх юм гоё болчт юм л. Зөөлхөн, уян энийг ойлгочоосоо энийг тэгчээсэ гэл бүр уйлж байгаа туртал ингээл заачвал энэ хүн амьдрал нь өөрчлөгдөж болов гэл ингээл зүтгэдэг болчт юм л. Тийм учраас бүгдээрээ үнэхээр тий бүгдээрээ Матай номны 10, Марк номны 12:30-ыг гаргаад энийг тунхаглаад тэгээ залбираад номлоо өндөрлөе. Марк номны 12:30-ыг гаргаад өгөөрэй. За бүгдээрээ хамтдаа гурваая. Чи бурхан эзэнэ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрл гэсэн юм аа гэж. Тэ? За энэнийг эхлээд хэрэгжүүлж ийж өөрийгөө хайрлаад, өрөөлийг хайрлаад явна шүү дээ манайхаа. Тийм учраас та мэрэгэн ухаантай хүн болъё гэвэл яа гэлээ би? Ухаантай болъё гэвэл яа гэлээ? Даруу бай. Даруусч ээж л ухаантай болно шүү. Даруусахгүй бол ухаантай байхгүй. Хүүхдээ хүртэл тий даруусж хүүхдтэйгээ харьцахгүй. Ийм юм ойлгодгүй юм уу гэдэг үл тэгэл та ухаантай болохгүй. Тийм учраас даруусаараа. Тэгээд бүгдээрээ 2 дугаар Тимот 3:16-17 гаргаад чадaltaй хүн, чадамгай хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэдгийг бүгдээрээ хамтдаа хараад тэгээд өндөрлөе. Залбирая. 2 дугаар Коринт 3:16-17. 2 дугаар Тимот шүү. Юу гэж хэлчихв? За бүгдээрээ хамтдаа уншия. Бичвэр бүр бурхны амьсгалснаар бөгөөд заах уу, зэмлэх үү, залруулах зөвхт байдад чиглүүлэхэд. Та хардаа заахад дургүй байгаа хүн зэмлэхэд бүр дургүй байна. Залруулахад бүр ирэхгүй, залруулахдаггүй. Тэгээ зөвхт байдал чиглүүлэхгүй. Тэгвэл энэ дөрвөн ухаанд суралцахын тулд та даруу байх. Тийм үү? Даруу байж ижил хүнд зэмлэлийг хүлээж авах шүү дээ. Даруу байж ижил заалгана. Даруу байж иж залруулагдана. Даруу ээжэж зөвхт байдал чиглүүлэгдэнэ. За дараагийн ишлэлийг чиглүүлэхэд тустай. Энэ нь бурхны хүн чадамгай аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм аа. Агуу чадaltaй чадамгай хүн гэдэг чинь гайхамшигтай сакс тоглодог, гайхамшигтай дуулдаг, гайхамшигтай номлодог, гайхамшигтай гэрчилдэг хүнийг хэлдэг юм аа. Гайхамшигтай засвар хийдэг хүнийг хэлдэг юм аа. Заахад, зэмлэхэд, залруулахад, зөвхт байдал чиглүүлэхэд өөрийг нь даруусгаж энэнд бэлтгэгдсэн хүнийг ур чадвартай чадамгай хүн гэж хэлдэг юм аа. Амен. Эзэн далдарна байг. Тэнгэр газрыг бүтээсэн агуу хайртай ааваа. Би таньда залбирч байна. Тэгээд та үнэхээр таны үгэн дээр 2 дугаар Тимот 3-ын эзэн минь
16 17 дээр бичвэр бүр Бурхны амьсгалснаар бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвхт байдал чиглүүлэхэд тустай гэж хэлсэн. Таны амьсгалсан ам, таны хүүгийн цусаар бичигдсэн энэ гайхамшигтай бидний амьдралын хувь тавилан энэ амьд үгийг эзэн минь бид сонсож ямар ч номлогч, ямар ч сайн пастор эзэн минь өөрөөсөө биш Библиэс байдаг юм аа. Тийм учраас эзэн минь бид нар Библийг уншдаг, Библийг дээдэлдэг. Бид нар эзэн минь таныг хүндэлдэг, таны амьсгалснаар байгаа судар бүрийг даруй байж зүрхэндээ оруулдаг, дагалдагч болохын төлөө залбирч байна. Назарын Есүсийн нэрээр. Амен. Амен.